За намайг Төмдөмөрлийн Чавуулсан гэдэг 2016 оноос хойш их нартын байгалийн нөөц газарт археолог төв соёл харилцан байгууллагад ажиллаж байна. Манай их нартын байгалийн нөөц газарт төв соёлын хариу их хөлш хэрэгсүүр, хөшөө дурсгал их байдаг. Мөр 18 дугаар зууны үеийн бас хийдийн орон суурин, их нартын орон суурин хүртэл байна. Мөн хадны сүг зургнууд байна. Мааны бурхны хатан дээгүүр бичээстэй хадны сүг зураг, бурхны мааны үсгнүүд гээд яривал бас их түүх дурсгалын маш их юутай газар байдаг. Тэгээд Чулуун зөвсгийн бас суурин олдсон. За мөн Онгон наманс 13 дугаар зууны холбоотой хатны оршуулга, ил оршуулга олдсон гээд яривал бас их түүх их байдаг. Манай их нартын байгалийн нөөц газар 1996 онд улсын хурлын 47 тогтоолоор 66700 га газар улсын байгалийн нөөц газрын хамгаалтанд авсан газар. За манай их нартын байгалийн нөөц газрын онцлог гэвэл дулаг шанд ихтэй, аргал ангир, сүүлийн үед дэлхийд хурж аргал ангирын цөм нутаг гэдгээр бас гадаад дотоодын олон улсад танигдсан. За гадаад хотуудын улсууд бас жуулчид манай их нартын хаданд бас сэргэлж аргал ангир харах гэж их ирдэг. За тийм их онцлогтой. Миний хувьд бол бас их нартын хаданд яг ингээ их нартын хаданд голдон амьдраад бас энэ газар шороо, газар нутгаа хамгаалж, бас хажуугаар нь уламжт малаж хоогаа малалж, адуу малаа малаж амьдрдагт миний онцлог байдаг болов уу гэж боддог.